Сүнсний аялал гэдэг олон шалтгааны үйлчлэлээс хамааран янз бүрээр тодорхой давтамжтайгаар хийгддэг зүйл байдаг. Манай гарагийн хэллэгээр астрал аяллыг ямар үед хийдэг талаар хэдэд ангилж болно. Үүнд физик бие, түүний үйлдэх үйлдэл, ил ухамсарын үйлдэл, дотоод сүнсний хүсэлт гэх мэт орно. Та бүхэн өөрсдийн ил ухаан болон далд ухамсар хоёрын хоорондын холбоос байдаггүй шалтгаанаас л астрал аялал хийгдсэн тухай мэддэггүй. Үүнийг заавал мэдэх ёстой гэж байгаа юм биш. Гэхдээ шалтгааныг нь мэдэж байхад ирээдүйд хэрэг болох сайн талтай. Манай гариг түүний доторх соронзон орны үйлчлэл, даралт гээд олон хүчин зүйлээс шалтгаалж мартагддаг, мөн гажуудал үүсэх шалтгаан хийсэн үнсний аялалд гардаг. Иймээс л сүнсний аялал хийснээ мартах, санахгүй байх, өөрийн санамж үгүйсгэх үйлдэлүүд үүснэ. Жишээ нь тухайн өдөр маш их ил ухааны ачаалттай ажиллаад ороо нундахдаа тухайн ажлын ачааллаас үүдэн түүнтэй хамаатайгаар сүнсээр биеийн гадна гарan ажилтайгаа холбоотой мэдээлэл зөвлүүлж болдог. Харин үүнийг физик бид бүхэн санаж байна уугүй юу гэдэг нь асуудал юм. Мөн ухамсар нь физик бие түүнээс үл шалтгаалan сүнс өөрийн санаачлагаар гарах тохиолдол бас байна. Физик бие далд ухамсартай холбогдсон тохиолдолд зориудаар шин санаа судлахаар гарч болдог. Энэ мэтчлэн физик бие ил ухааны төлөвлөсөн үйл ажиллагаатай холбоотойгоор физик биеийг тэтгэх арга ухааныг судлах зорилгоор гэх мэт олон шалтгаанаар гардаг. Ямар шалтгаанаар сүнсээр аялал хийдэг тухай хэллээ. Үүнийг ялгаж хизээ ямар аялал хийснээ сансан бол тэмдэглэж авах. Цааш нь үргэлжлүүлэх сэтэл, ухамсартай, тэмүүлэлтэй, мэдрэмжтэйгээр ил болон физик биеэ далд ухамсарт сүнстэйгээ холбож нэгтгэж чадвал дараагийн аяллууд нээлттэй байх нь биднээс шалтгаална. Ил ухаан болон физик биеэ ухамсар сүнстэйгээ холбох аргыг ерөнхийдөө зөвлөөс зохион байгуулж байгаа суурь болон чадвар хөгжүүлэх бясалгалын сургалтын дээр бид сургаж байгаа. Одоо сүнс гараад хаана өчтөй талаар болон гарсан тохиолдолд хамгийн түрүүнд хинтээ уулздаг вэ гэсэн асуулт гарна. Та бүхэн зэрэгцэн орших хамтрагчид мөн өөрсдийн бүтээсэн бүтээл, харь оршнол, хар бие цэцэргийг харж мэдэрч чаддаггүй ч сүнсний аялал хийх тохиолдолд энэ бүгдийг хардаг, уулздаг, харилцдаг. Зарим тохиолдолд гэртээ сүнсээр гарахад ямар нэгэн биед чамд байсныг мэддэг. Зарим нь гараад тодорхой зайд очиод уулздаг. Зарим нь өөр нэг улсын газарт очиод уулздаг. Дээш тэнгэрт гарахдаа ч уулздаг. Харин өөрийн гаригаас гарах тэр үеэс харь биетүүдтэй уулзаж эхэлнэ. Тэдгээр уулзалтуудад сайнч тал, саарч тал таарлтна. Зарим тохиолдолд хинтээж таарахгүй гаригаас гарч болно. Зэрэгцээ өөр гаригт оршдог хар санаад биетүүд юу гэдэг талаар тайлбарлаж өгье. Хар санаад гэдэг нь хар муу санаа агуулдаг бус харь өндөр хөгжилт оршинлуудын дэвшилтэт технологиг үнэгүй авах. Аль нэг оршинлуудтай хамтрах санаагаар өөрсдийн эрх ашигын төлөө ажиллах, өөрсдийн дутуудлыг давуу тал болгон гаргаж харагдах, мөн бусдын генийг өөрсдийн муу гентэй нийлүүлэн сайжруулах бүсэл санаатай биетүүдийг хэлнэ. Харь хар оршинлууд өөрсдийн хүрээний хамаарал бүхий гариг, тэдгээрийг дотор талдаа хөгжүүлэх санаа илүү байдаг ч тэдэнд цэвэр байгаль, тэдгээрийн давтамжийн нөлөөлөлд дасан зохицох байдал өөр байдгаас хамаарч гадна талын байгаль хамааралгүй, хэрэгцээгүй, харин технологи тэдэнд их чухал хэрэгцээтэй байж болдог. Тэдгээр технологи нь тэдний хөгжил, генийн хувьд ч маш чухал нөлөөтэй гэж үздэгтэй холбоотой. Тэд яагаад тэдгээрийг чухалд боддог вэ гэхээр хэрвээ өндөр технологитой байхгүй бол нөгөө талдаа өөрсдийн генийн мэдээлэлээ хувьсуулан хөгжүүлж орших чадвараа нэмэхгүй бол бусдад боолчлогдох, эзлэгдэх, устгагдах аюултай гэсэн үнцэ санаатай нь холбоотой. Орчлон ертөнцийн гэрэл ба харанхуй хоёр тал тэнцвэрийг барин оршин тогтнох ойлголтыг сайн ойлгодоггүйтэй холбоотойгоор өөрсдийн үзэл санаа зөв гэсэн үзэлд бүрэн автсан байдаг. Манай гарагт ч мөн хар биетүүд бид бүхнийг хөгжөхөөс айдаг шалтгаан нь энэ юм. Тэд бид бүхнийг өөрсдийн харьяаны гарагт яагаад боолжилдог вэ гэхээр хэрхэн хөгжих арга ухаан дутаг байдагтай нь холбоотой. Тэд бэлэн зүйлийг ажилуулж мэдхээс шинээр бүтээх хийх тал дээр дутмаг. Нөгөө талаас бид нарын айдсын нөлөөллөөс гарах энерги нь тэдэнд үнэн чухал хэрэгцээ биш бөгөөд тэр нь яваандаа хөгжих арга зөв болсон тохиолдолд хэрэгцээгүй гэдгийг ойлгох боломжтой. Тэд ч гэсэн зөв аргаар зөв хөгжил олох юм бол сайжрах, хөгжих замтай. Сүнсэн аялал манай гариг түүний амьдралын 3 хэмжээстэд хамаарах хэв шинжийг
Чухал байлгах үүднээс хар биетүүд аялал хийж буй хэн нэгэнтэй уулзах үеэс айлгах болон шахалт үзүүлж болдог. Мөн гэрлэн биетүүд ч уулзаж болох нь тодорхой. Уулзсан тохиолдолд тодорхой үдсэн харсан зарим эсвүүдийг нь нийтэд задлах хориотой гэрээ хийгддэг. Энэ хоёр биетүүдийн тавих шаардлага гэгэрсэн сүнснээс босод бүх оршигчдод хүчинтэй байх болно. Гэгэрэх гэдгийн цааталд мэдээж шалгуур бий. Бид нар гэгээхийн тулд хамгийн эхлээд суурь мэдлэг болох суурь сургалт, дараа нь агсан төвчний чадвар хөгжүүлэх сургалт гэх мэт шат дараалалаар хөгжүүл энэ бүх мэдээллийг мэдэж авч болно.